Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ квадратын сэтгэл бишийг хэрхэн бодохыг тайлбарлая. За квадратын сэтгэл бишийг бодохын тулд бид нар хоёр аргаар боддог. Нэгдүгээрт нь графикийн арга, хоёрдугаарт нь интервалын арга. За тэгэхээр өнөөдөр бид нэр графикийн аргаар квадратын сэтгэл бишийг хэрхэн бодох вэ гэдгийг тайлбарлана. За үүний тулд сурагч та бүхэн өөрсдөөсөө нэг асуулт асуух хэрэгтэй. Тэр нь квадратын сэтгэл биш гэдэг нь ямар хэлбэртэй юм? Графикийн аргаар бодно гэдэг нь бас ямар учиртай вэ гэдгийг өөрснөөсөө эхлээд асуух хэрэгтэй байгаа. За тэгэхээр та бүхэн харж байгаа бах. За А-н тгээс ялгаатай ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c энэ тгээс их байх, тгээс бага байх, тгээс их юм уу тэнцүү байх, тгээс бага юм уу тэнцүү байх ийм хэлбэртэй байвал эдгээр тохиолдлуудад квадратын сэтгэл биш гэж нэрлэж байгаа. За тэгэхээр би энэ самбар дээрээ квадратын сэтгэл бишийн төрөл тэнцэтгэл бишүүдийг бичсэн байгаа. За төрөл тэнцэтгэл биш гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр квадратын тэнцэтгэл бишийн маань зүүн талын илэрхийлэлтүүд бүгдээрээ ижилхэн байгаа учраас төрөл тэнцэтгэл бишүүд гэж нэрлэж байгаа. За тэгэхээр эдгээр бол бас нөгөө талаараа нэг хувьсагчтай квадрат тэнцэтгэл биш гэсэн үг. За тэгэхээр x-ийг бол хувьсагч гэж нэрлэнэ. А, Б, С болвол өгөгдсөн тоо буюу бид нар цаашдаа коэффициент гэж нэрлэж явна. За тэгэхээр ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c тгээс их байх энэ квадрат тэнцэтгэл бишийг графикийн аргаар бодно гэдг нь нөгөө талаараа түүнтэй харгалзах y тэнцүү ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c гэсэн функцийн график дээр функцийн утгыг маань эерэг байлгах x олнолгийг бид нэр олох хэрэгтэй гэсэн үг. За үүний тулд бид нэр дөрвөн алхам хийх хэрэгтэй. За алхмуудыг та бүхэн харж байгаа байх. За тэгэхээр эхлээд бид нар функцийнхаа дискриминантын тэмдгүүдийг харах хэрэгтэй. За дискриминант маань тгээс их байх юм бол хоёр язгууртай буюу манай функцийн график OX-ийн хэлгийг 2c-гээр огтлно гэсэн үг. Энэ 2c-гээр огтлно гэсэн үг. Хоёрдугаарт нь дискриминант нь тэгтээ тэнцүү хариу гарвал нэг язгууртай буюу одоо энэ дээр огтлж байгаа хоёр шийд маань давхцал үүсээд энэ график дээрээ OX-ийн хэлгийг 1c-гээр шүргэнэ гэсэн үг байгаа. За дискриминант нь тгээс бага тохиолдолд яах вэ гэхээр манай функцийн график маань OX-ийн хэлгийг огтлохгүй. Өөрөөр хэлбэл бүхлээрээ OX-ийн хэлгийн дээд тал зурагдана гэсэн үг. Мөн хоёрдугаарт нь А параметрийн утгаас хамаарат манай зурагдах байгаа функцийн маань график параболын маань энэ хоёр салаа дээшээ харж зурагдах уу эсвэл доошээ харж зурагдах уу гэдэг нь шийдэгддэг. За тэгэхээр А параметрийн утга буюу x квадратын өмнөх коэффициент А маань тгээс их байвал манай функцийн график дээшээ харж зурагдана гэсэн үг. А нь тгээс бага байх юм бол манай функцийн график маань салаан доошоо хараад доошоо харсан парабол зурагдана гэсэн үг. За тэгэхээр 3 дугаарт нь дискриминантаа бодоод параметрийнхаа утгыг харсны дараа графикаа бид нэр тоймолж зурна. За тоймолж зурсныхаа дараа 4-р нь бид нар шийдийг зурснаар манай квадрат тэнцэтгэл биш маань бодогдно гэсэн үг. За анхаарал хандуулсанд баярлалаа.